Сайн байцгаана үзэгч та бүхэндээ орой мэндийг айлтгахын дэвшүүлж байна. Төвөмбөсийн DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Төвөмбөсийн мэдээллийн үйлдвэрийн баасан гарагийн дугаар буюу 2025 оны 9 сарын 5-ны дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүх хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. 안녕하세요. 대전 хотын иргэдийн урлагийн төлөөлөгч Исанья байна. Дархан хотын 12 дугаар сургууль Тэжэн хотоос смарт анги танхимыг одоо ингэж хөрөнгө оруулалт хийж өгсөн энэ ажлын дагуу одоо албан ажиллаар хүжсэн байна. Одоо ирээд анги танхимтай бас ингээд өөрийн биеэр танилцсан маш их сэтгэл өндөр байна. Хүүхдүүд ч гэсэн одоо маш их идэвхтэй энэ хичээл сургуулаа суралцж байгаа нь бас сэтгэл өндөр байна. Тэжэн хотын боловсролын одоо газар болон Монгол Улсын боловсролын яам хамтраад 2021 оноос хойш одоо ийм арга хэмжээг арьяаш хэрэгжүүлж байгаа. Тэгээд мөн Дархан хотын иргэдийн урлагийн төлөөлөгч Төмөр Тогоогийн хүсэлтээр бид нэр өнгөрсөн жилээс одоо Дархан хотын 12 дугаар сургуульд энэ компьютер смарт анги танхимыг бий болгохоор одоо ингэж ярилцаад энэ ажлыг одоо гүйцэтгэсэн байгаа. Цаашдаа болон ирэх жилээс бид нар дахиад Дархан хотод одоо энэ анги танхимыг дахин бий болгох, байгуулах талаар хамтар зорилго тавьсан ажиллана. Монголын хүүхдүүд одоо өшөө сайн боловсрол эзэмсээд өшөө сайхан нөхцөл сурч боловсрохыг хүсэж байна. Тэгээд маш их баярлалаа. 4 жилийн өмнө Тэжэн хотын жудогийн холбоо Дархан аймгийн жудогийн холбоо бас хамтарч ажиллах санамжид гар хэсэг зураад бас тамирчтай харилцсан бэлтгэл хийдэг үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Тэгээд цаашлаад бас Тэжэн хотын бас иргэдийн хурлын төлөөлөгчтэй бас танилцаад мөн дөнгүү дүүргийн бас төлөөлөгчтэй бас танилцаад бас дотны бас одоо хамтын ажиллагааны харилцаа үүсээд Дархан аймгийнхаа бас боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгээд одоо манай Тэжэн хотын төлөөлөгч Тэжэн хотын боловсролын хорон дарга Дархан аймгийн 12 дугаар сургуульд энэ захим кабин 77 сая вооны өнөвхий одоо захим кабинетийг нээж өгсөн. Өнөөдөр ингээд бас яг боддоор бас биднээс энэ ажлынхаа үр дүн хараад авч байгаа сэтгэл хөдлөж байна. За мөн цаашид дараажид бас Дархан аймгийнхаа нэг сургууль дээр захаад нэг юм захим кабинет байгуулах хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтийн мэнэс газар дээр шийдээд дэмжиж ажиллахаас илэрхийлж байна. Мөн Дархан хотын бас сургуулийн өмнөх боловсролын багш нарыг одоо бас Солонгос улсад одоо юу яхаар багш солилцоогоор сургаж одоо туршиж солилцох бас ажлыг бас ярилцахаар шийдэж байна. За мөн бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бас сурах тал дээр бас манай Дархан аймаг жоохон тутмаг байдаг. Тэр багш нарыг бас Солонгос улсад бас бэлтгэх хамтын ажиллагааны хүрээнд одоо туршиж солилцох ажлууд бас ярилцж байна. Цаашлаад бас энэ бидний харилцаа бол улам өргөжөөд явна гэдэгт итгэлтэй байна. Сайн байцгаана уу? Тэжэн хотын дөнгүү дүүргийн иргэдийн урлагийн төлөөлөгч Пак байна. Дархан хот болон Тэжэн хотын дөнгүү дүүрэг одоо анх спорт буюу жудо бөхөр холбогдож ингэж хамтын ажиллагаа эхлүүлж исэн бол энэ хамтын ажиллагаа маань цаашдаа өргөжөөд одоо боловсрол нийгэм одоо цаашдаа өшөө олон төрлөөр хамтран ажиллах ийм идэвхтэй үйл ажиллагааг явуулах болсон. Тэгээд цаашдаа бид нар Дархан хотын хөгжил болон одоо хамтын ажиллагааны төлөөс ийм одоо идэвхтэй зүтгэл гаргаж ажиллах болно. Маш их баярлалаа. Ингээд орон нутгийн онцлог мэдээлэлээр хөтөлбөрөө эхлүүлнэ. Монголын зөвлөмжийн холбооны хөтөлбөрийн хамтран хүндэтгэлээр эрхэм үндэд баяр. Өнөөдөр Монголын орчин цагийн барилгын салбар үүсгэсний 99 жилийн болж байна. Дархан аймгийн барилгын салбар маш өргөжөнд хэлж байна. Өмнө одоо бид нар нэг жилд 1000 орчим айлын орон сууц 1000 өргөтэй үедээ айлын орон сууц барьж ирсэн бол энэ жил одоо 4500 айлын орон сууц барихаар энэ жил ажиллаж байна. Одоо эхний анхс жилийн байдлаар 900 гаруй айлын орон сууц ашиглалтанд ороод байна. Тэгээ барилгын салбар нь улам өргөжөж байна. За мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо нэлээд олон бүтээн байгуулалтыг хийж байна. За үүний онцлог нь бол бид нар мөсөн ордон, хоккейн ордонтой болох гэж байна. За том бүтээн байгуулалтууд ихээр хийж байна. За энэ ирээр одоо Дархан хот маань өргөжхийн ирээр одоо гаднаас шижин ирж байгаа орсон суугчид маш ихээр нэмэгдэж байна. За янз бүрийн бизнесийн төлөвлөлтөд хөрөнгө оруулалт аягүй их орж ирж байна. За тэгээ энд бүгдад одоо энэ жилийн барилгын салбар маань 99 жилийн баярын үйл ажиллагаа маань ингээд өргөн дэлгэр болж байна. За ирэх жил одоо бас барилгын салбарын 100 жилийн болох чинь тэгээ 100 жилийн ухтаад бид нар бас нэлээд олон том ажлуудыг хийхээр төлөвлөд ингээд явж байгаа. Нийт барилгачдаа 99 жилийн баярын мэндийг хүргье. За бүх хамт олонтой өнөөдрийн барилгын үүсгэжний 99 жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд би энэ барилгын байгууллагт
77 оноос эхлээд ерөөсөө барилга 2 дугаар террастэй гэж байхаас эхлээд өдний хүртэл одоо ажиллаж явна. Одоогоор бол хуваараа бас хүүгийн компанид бас ажиллаж байна. Хариуцлагатай 1 жилийн хугацаа бидний хүлээж байна. За одоо хэсгээс бүрдэж байгаа. За ийм гэрээ байгаа. За тэгэхээр нутгийн өр өдөртсөний байгууллага тэр дундаа шууд ардчлалын зарчмаар 9 дахь удаагийн одоо багийн иргэдийн нийтийн хурлын сонгуул за сая өнгөрсөн 6 сард 7 сард бол зохион байгуулагдаж байна шүү. Дархан сумын хэмжээнд дууссан байж байгаа. За ингээд бол бид нар бол ард иргэдийн ихтгэл дэмжлэгийг авч олонхын санал авсан багийн засаг дарга нарыг одоо багийн иргэдийн нийтийн хурлаас ирсэн бүх ил материалууд дээр нь бас одоо хууль зөрчсөн үйлдэл байна уу гэдэг дээр нь тулгуурлуудыг хийж за мөн авилгалтай тэмцэх газар холбогдох материалуудыг нь уламжилж ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил холбогдох зүйл байна уу гэдгийг нь бол яг эцсийн байдлаар одоо аваад за ингэснийхаа дараа бол 8 сарын 1-ний өдрөөс эхлэн 18 багийн засаг даргыг батламжуулсан байж. За өнөөдөр бол захирамж тамга тэмдгийг гардуулж өгөхөөс гадна хамтын ажиллагааны гэрээгээ баталгаажуулж ингэж явж байгаа. За энэ хамтын ажиллагааны гэрээний гол зүйл нь юу юм бэ гэхээр засаг даргын төвшүүлж байгаа 4 үндсэн долгуур томоохон бодлого байгаа. За энэ бол мэдээж бол аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө шууд уялдана. За энэ ч утгаараа бол хүний хөгжлийн бодлого цөмтөө, хүн төвтэй хотыг бий болгоход хамтарч ажиллах, ард иргэдийнхээ итгэл сэтгэлийн гүнд орж за эргэн төвтэй ажиллах л одоо чиглэгдсэн 7 үндсэн зүйл заалт бүхий хамтын ажиллагааны гэрээ байна. Тэгэхээр эдгээр зүйл заалтуудыг ч гэсэн одоо ягштал мөрдөж хэрэгжүүлэхийн тулд бол багийн засаг дарга нар маань төлөвлөгөөнд нэг хүрчлэн тусгаж за ингээд бол одоо гүйцэтгэлийн явцын үнэлгээжүүлэлтүүдийг хийлгэж ингэж гэрээгээ дүгнж явна гэсэн. За ингээд бол одоо жил тутам бид нар бол энэ гэрээнүүдээ ерөнхийдөө хэрэгжилтүүдэд одоо үнэлгээжүүлж ингэж явснараа за 4 жилийн дараа гэхэд бол бид төвшүүлсэн зорилго зорилтондоо бас тодорхой хэмжээгээр үнэлэгдэхүйц одоо ингэж хүрсэн байх хэрэгтэй гэж бол ингэж үзэж байгаа. За энэ ч утгаараа бол өнөөдөр хамтын ажиллагааны гэрээгээ явууллаа. За яагаад 9 сарын 5-ны өдрийг сонгоогоо гэхээр өнөөдөр бол төрийн үйл хэргийг эхлүүлэх за дээр нь бол одоо цаашдаа дэвшин одоо тий үлзий дэмбэрэлтийн ийм сайн өдөр дарсан. Тэгэхээр өнөөдөр бид нар яг энэ хамтын ажиллагааны гэрээг байгуулах үйл ажиллагаан дээр бас мөн бэлэгдлээ бодож томог тэмдэг за мөн захирамжлуудаа бол аль бисаар гардуулж өгөх үйл ажиллагаануудыг зохион байгуулаад байна. 3 дугаар ангийнхаа ард иргэдийнхаа итгэлийг хүлээн анх удаа ингээ 3 дугаар ангийн засаг даргаар сонгогдож байна. Сонгогдсон чиг үүргийнхаа дагуу үүргээ маш сайн гүйцэтгэх хэрэгтэй ард түмнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг одоо ухамсарлаад ойлгоо зөксөж байна да. Дархан сумынхаа засаг даргатай багийн засаг дарга нар маань хамтран ажиллах гэрээгээ өнөөдөр байгуулж байна. За өмнө нь нэг удаа сонгогдсон байгуулж байсан бол энэ удаад 2 дахь удаага иргэдийнхаа эдгэлийг өөрлөж сонгогдож дахин гэрээгээ байгуулж байна. За энэ нь юу гэхээр зэрэг илүү их хариуцлагатай иргэдийнхээ төлөө тэдний санал болгосон тэдний өмнө толгомдоод байгаа асуудлуудыг уламжилж шийдвэрлүүлэх тэдгээртэй холбоотой шийдэл гарцыг хамтдаа ярьж болох ажилд илүү их чармаан ажиллараа гэсэн хариуцлагыг хамтран ажиллахад тусгаж өгч байгаа нэгэн баталгаажуулах гэрээ юм аа гэж үзэж байна. Багийн засаг дарга гэдэг нь албан тушаал дээр 4 дахь удаа сонгогдоод өнөөдөр 4 дахь удаага батламжаа гардаж авлаа, тамгаа гардаж авлаа. Багийн засаг дарга, Дархан сумын засаг дарга хоёрын хооронд байгуулдаг гэрээ бол төр иргэн хоёрыг холбосон. Тэр дээр нь төрийн хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх анхан шатн дээр хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх юм үүрэг даалгаврыг өгсөн хамтын гэрээг өнөөдөр байгуулж батламжаа гардаж авлаа. Хийсэн ажлынхаа иргэд харахаар дутуу хийсэн зүйлүүд бас их байд юм байна. За тэрийгээ буцаагаад ингээд сайжруулад хийх гэсэн маш олон ажлууд байгаа. Олон бүтээн байгуулалтын ажлууд бас хийгдсэн байгаа. Гэр манай багч нь гэр хороол үндсэн дасхан байш оруулсан 3 үндсэн хэсэгтэй Дархуул аймгийн хэмжээнд ийм баг бол байдгүй. Тэгээ маш онцлогтой баг учраас үндсэн дасган гэхэд дахин төлөлтийн асуудал гэр хороол бас дахин төлөлтийн халуун бохирын шугамд иргэдээ холбож оруулах гэдэг энэ ажлууд явагдаж байгаа. Гэр хорооллынхаа дахин төлөлтийг шугамд нь холбож иргэдээ халуун дулаан устай тоглох сайхан байранд амьдруулах юм сайхан том өсөл байна. За үндсэн дасганы иргэдийг дахин төлөлтөнд оруулж одоо 60 жилийн насжилттай болцсон байгаа энэ бараак байруудыг дахин төлөлтөнд оруулж шинээр барилга барилгах маш том юм. Бас зарлага тавьсан явж байна. Тийм багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг ингэж чадахчлах сургалт ер нь бас нэг түгээмэл болоод байдгүй л дээ. Багийн иргэдийн нийтийн хурлын дарга сонгочоод хаяна хурал хэвээрээ ашиглачаад хурал зохион байгуулах үүрэгтэй юм шиг ийм хүн байгаад байдаг.
Тэгээд Дархан уул аймаг бол баг энэ дээр нэлээд ашиглагдлаггүй. Орон нутгийн зүгээс иргэдийн төлөвшөлтөд уралдсан дараа тамгын газрын зүгээс бүхэлдээ ямар зорилт төвшүүлээд байгаа. Энийг хэрэгжүүлэхийн тулд хурлууд, засаг даргын болон түүний тамгын газрууд яаж хамтарч ажиллах уу гэдэг асуудлаар анхны ийм одоо сургалт явуулж байгаа ач холбогдолтой юм байна. Тэгээ иргэдийн нийтийн хурал өөрөө ягаад ач холбогдолтой юм бэ гэхлээр манай иргэд ингээл одоо тэр болохгүй байна, энэ болохгүй байна, ингэмээр байна, тэр хуулийн хэрэгжил хангалтгүй байна гэж шүүмжээд байдаг. Гэтэл тэрийг өөрийг нь шийдэх, тэгээ түүнийг сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж шийдэх боломж нь багийн иргэдийн нийтийн хуралд байгаа байхгүй. Тэгээ хуулийн хэрэгжилт яаж байгаа, сонгогдсон сумын болон аймгийн төлөөлөгч юу хийж байгаа, нөгөө сонгогдсон их хурлын гишүүч юу хийж байгаа. Үнэхээр таны амьдралд тэр хуулийн хэрэгжилт болохгүй байгаа бол нөгөө сонгогдсон төлөөлөгчөөрөө их хурлын гишүүд дамжуулаад асуудлаа шийдвэрлэх эрх нь байгаа гэдгийг ойлгодог. Тэндэл бухимдал ингээд гэтэл энэ өөрөө үндсэн зарчим нь бол тэр баг дээрээ сууглаад асуудлаа ярилцаад за ингэх юм байна. Бидний энд байгаа хогны асуудлыг, энд байгаа цэцэрлэгийн асуудлыг ингэж шийдэх ёстой. Тэгээд тэр нөхөдөд манай одоо багийн нийтийн хурал дээр ирээд асуудлыг шийдэх ёстой нэг сонгосон төлөөлөгчдөг утгаараа ингэж ажиллах ёстой. Энэ хүмүүсүүдийг тодорхой хууль тогтоомж болон бусад мэдлэгийн асуудлаа чадварчилж байгаа явдал нь бол их ач холбогдолтой сургалт юм аа гэж үзэж байна. Яг нь ер нь бол иргэдийн нийтийн хурлын сонгочоод ямар ч асуудлаар хуралдаж болно. Өөрсдийн өмнө тулгамдж байгаа асуудлаар ямар ч асуудлаар хуралдаж болно. Санал гаргаж болно. Яг л багийн иргэдийн нийтийн хурлч өөрөө төлөөллийн арчил шууд ардчлалын зарчмаар хэрэгждэг. Хинч ямар ч асуудал санал гаргаад хуралдах бүрэн боломжтой нөгөө ардчлалын амин сүнс болсон байгууллага байхгүй. Тэгээ манай иргэд бол тэрийг сайн ойлгодог. Тэнд л одоо захиргаа ч юм уу, засаг дарга ч юм уу эсвэл бүр яам тамгын газар шийднэ гэж бодоод байдаг. Гэтэл бидний одоо энэ байгуулж байгаа нийгэм маань хүн болгоны оролцооноос иргэдийн санаачлагаас хамаарч асуудлаа шийдвэрлэх юм болцоотой. Тэгээд бид нар шар чатанд нэг өөрхөн төлөөлөлийг сонгож байгаа. Тэгээ энэ ажлыг хийхэд бол багийн иргэдийн нийтийн хурлаа илүү тойрч тэн дээр асуудлаа шийдвэрлэдэг өөрсдөө идэвхтэй оролцдог байх юм бол нөгөө амьдралын өдөр тутмын тулгамдаад байгаа проблемуудаа шийдэх боломжтой юм аа. Дархан уул аймаг бол 4 сумтай 26 багтай. 26 баг дээр багийн иргэдийн нийтийн хурлын дарганараар сонгогдоод 25 хүн бол одоо бүрэн алавжаад ажил үргээ хүлээгээд авсан. Нэг хүний маргаантай асуудал шийдэгдээд ингээд одоо 100 бүрэн бүрэлдэхүүнээр болно. Төрийн болоод нутгийн удирдлагын байгууллагын анхан шатны нэгж болсон. Бүх төвшөндөө бол ажил эрчимтэй явахын тулд ямар ч одоо ажлын эхэнд нэг зөвхөн харах шаардлагатай, нэг мэдээлэлтэй байх ёстой. Ойлголт бол өндөр түвшинд мэдээлэлээр хангагдаж явах ёстой. Нэгжийн тухай хуулинд өөрчлөлт орсон. Түүнийг дагсан эрх зүйн зохицуулалтуудад бас өөрчлөлт орсон. Тэгэхээр өнөөдөр сонгогдсон байгаа 26 энэ 25 хүний 70% нь шинэ иргэдийн нийтийн хурлын дарганар байгаа даа. Тэгэхээр маш хурдан одоо суралцаад өөрсдөө нэг зөвхт хараад ингээд ажиллаа эхлүүлэх шаардлагатай. Тэгээ бидний энэ санаачилсан ажлыг Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Сундан Батбол дарга бол маш сайхан дэмжиж одоо эрдэмтэд экспертүүдийн баг сургагч багш нар ирж ажиллаж байна. За дээр нь энэ ажил ганц аймгийн одоо санаачлагтай ажил биш. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болоод Сундын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар бол сая одоо намрын одоо эрчимжиж байгаа энэ цаг үед намрын уулзалтаа хийж ярилцлаа л да. Тэг хичээлийн шинжилгээний бэлтгэл ажил, үйлчлэлтийн бэлтгэл ажил, бие биентэйгээ мэдээлэл солилцох юм шуурхай уулзалтыг хийсэн. Тэрэн дээр гарсан санаачлагынхаа дагуу өнөөдрийн чадахжуулах сургалтыг хийж байгаа. Тэгээ багийн иргэдийн нийтийн хурлын дарга нараасаа бол үлгэрлэлийг, санаачлагыг, манлайллыг тийм ээ. Тэгээд аймаг сумын одоо төвшөндөө уялдаа холбоотой байх, төлөөлөгчдөө тайлангаа тавих, хуулийнхаа хэрэгжилтийг хангах, тэднийг хянах, тэднийг шахах гэх мэтлэн тэгээ өөрөө дотроо одоо иргэдийн нийтийн хурлынхаа зохион байгуулалтыг сайжруулах, зөвлөлийн гишүүдээ зөв удирдах. Эндээс энэ хүмүүс маань сургагч багш нар болж гарна. Иргэдийг маш сайн мэдээлэлээр хангаж холбож гүүр болж ажиллахад л одоо хүлээлт байна. Тэгээ энэ сургалтаас бас одоо нэлээд эрчимдсэн ажил өрнөх байхаа гэж бодож байгаа. За өнөөдрийн чадахжуулах сургалтын гол онцлог нь бол манай багийн иргэдийн нийтийн хурлын 18 багийн иргэдийн нийтийн хурлын дарганараас 70-80% баг шинээр дөнгөж сонгогдсон хүмүүс байгаа. Тэгэхээр одоо онлын хувьд ч гэсэн практикийн хувьд ч гэсэн нэлээд одоо өндөр ач холбогдолтой ойлголт авах хэмжээний сургалт болж байна. За Дархан аймгийнхаа 4 сумдын хэмжээнд одоо 26 багийн иргэдийн нийтийн хурлын дарганар маань ингээ нэг өдөр аймгийнхаа иргэдийн хурлын зохион байгуулж байгаа энэхүү сургалтанд орсноороо одоо мэдээж одоо бие бинийгээ таних те за цаашлаад яаж одоо ажилтаа уялдаа холбоотой ажиллах за яаж тэргуун туршлагуудаа солилцох гэх мэтийн одоо маш их өндөр ач холбогдолтой сайхан сургалт болж байна. За энэхүү сургалтаар бол иргэдийн нийтийн хурлын дарганар маань эрхээ
мэдэж авсан. За мөн одоо үүргээ за цаашлаад хариуцлага хэрхэн одоо хэрэгжүүлэх вэ, хэрхэн ухамсарлах вэ те энэ одоо бүхэл онлайн хөтөлбөрийн төвшөнд одоо мэдээллүүдээ Монголын нутгийн удирдлагын холбооны одоо хамгийн төвшин өндөр гэх юм уу сургагч багш нараас авж байгаа нь одоо маш их ач холбогдолтой байгаа. Тэгээд өнөөдрийн иргэдийн нийтийн хурлын дарга нарын сургалтыг одоо зохион байгуулж байгаа аймгийн иргэдийн хурлтайгаа одоо цаашдаа маш олон ажлыг хамтран зохион байгуулах хаа гэж бодож байна. Би бол одоо ингээд бие даагч төлөөлөгч хоёр нам маань бол ингээд намын бүлгээрээ одоо намын аппаратаараа яг энэ асуудал дээр төлөөлөгч нарыг чадахжуулаад хөгжүүлээ явуулах л да. Миний хувьд болохоор би одоо бие даагч ганцаараа учраас яг энэ одоо зөвлөгөөн сургалтанд ач холбогдол өгч одоо өглөөнөөс ахуулаад оройг дуустал надад сууя гэж бодож байгаа. Маш их ач холбогдолтой сургалт болж байна. Яг энэ сургалтанд сууснаар эргээд одоо багийнхаа иргэдийн нийтийн хурал болон багийн засаг даргатайгаа одоо хамтарч ажиллах, төлөвлөгөө гаргах, иргэдтэйгээ яаж хамтарч одоо ажиллах тал дээр бол маш сурамжтай хэрэгтэй одоо ийм зөвлөгөө сургалт болж байна. Тэгээ одоо энэ сургалтын дараа баг дээрээ очиод иргэдийн хурлын одоо шин даргатайгаа болон одоо хуралд сонгогдсон зөвлөлийн гишүүд болон багийн засаг даргатайгаа хуралдаж одоо хамтарч ажиллана. Энэ одоо сургалтынхаа дагуу ер нь яг бие даагчийн хувьд бол энэ талаар бол бас одоо дутуу байсан байна ойлголт. Тэгээд одоо тэр иргэдийн нийтийн хурлаас сонгогдсон одоо багийн дарга болон иргэдийн нийтийн хурлын дарга мөн зөвлөлийн гишүүдтэй бас энэ дагуу сургалт явуулах гэсэн юм бодолтой одоо сэтгэл төрөөд байж байна. Иргэдийн хурлын төлөөлөгч болон иргэдийн нийтийн хурал багийн засаг дарга бол иргэдийн л одоо санал хүсэлтийн дагуу ажиллах учраас тэн дээр нэг баг нам болон одоо бие даагч гэсэн бол ойлголт зөрүү бол гарахгүй хамтраад өөрсдөө ажиллаад иргэдээс ирсэн саналыг хүлээж аваа судалгаа хийгээд яг тэр дагуу ингээд ажиллаад явхад бол нэг тийм сандын зөрүү бол гарахгүй гэж ойлголцоод явна гэж бодож байгаа. Манай иргэдийн төлөөлөгч хурлын ажлын албан ингээд 5 өнөө бүрдүүнтэй бид сургалтанд оролцож байна. Энэ багийн иргэдийн нийтийн хурал өөрөө хуралдааны үеэрээ иргэдээс санаачлагыг иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа уламжилснаар энийг бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 10 дахь удаагийн хуралдаанд зохион байгуулад ер нь сумаас гарч байгаа, иргэдээс гарч байгаа, байгууллагаас гарч байгаа саналыг ер нь шийдвүлээд явж байгаа маа. Энэ бол оролцоо бол тааруу байгаа. Багийн иргэдийн нийтийн хуралд иргэд маань оролцоо муу байгаа. Энийг бол бид цаашд бол идэвхжүүлэх ер нь иргэдийг бас багийн иргэдийн нийтийн хурлаар ямар санал санаачлалууд дэвшүүлж болох вэ? Орны хөгжлийн сангаар хийх ажлууд багийнхаа нутгийн төрсөд яаж хэрэгжүүлж болох вэ гэдэг тал дээр үнэхээр сургалтын ажлуудыг бол зохион байгуулалт төлөвлөгөөтэй байгаа. Дархан Сэжүү институтээс Солонгос бичиг үсгийг сурталчлан таниулах зорилгоор автомашинаараа дэлхийг тойрон аялагч Хана Чанхуан зохиолчтой хамтран уран бичлэгийн өдрөлгийг зохион байгууллаа. Цэгцтэй бичиж дасан хүний оюун сэтгэл зэлэмдэг уран дор тэрээр Солонгос үсгийн гарал үүсэл онцлогийн талаар лекц уншиж ирсэн зочдод уран бичгээр нэрийг нь бичиж дурсажээ. Дарханд одоо манай Солонгос үсгэнд болохоор хайр одоо тав тухтай амгалан тайван байдал гэдэг одоо агуулгдсан хэл учраас энэ зүйлийг дэлхийн нийтээр одоо түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор дэлхийн 54 орны одоо Солонгос сургууль болон Сэжүү хагдаануудаар одоо зочилж энэнийхээ одоо талаар үүнийг сурталчлах, үүнийг мэдрүүлэх зорилгоор одоо аялж явнаа. Тэгээд дэлхийн 54 орноор 13 сарын турш аялах зорилготойгоор Дархан Сэжүү хагдаан дээр ирсэн байна. 5 дахь газар нь болохоор Сэжүү хагдаан болсон байна. Тэгэхээр Оросоос улаан үүдээс ирсэн. Тэгээд цаашлаад баян хөлгөөр дамжаад дахиад Киргизстан, Казахстан гэдэг улсуудаар үргэлжлүүлэн аялал маань явагдах болно. Тэгээд Дарханд ирснээрээ айгүй ая тухтай байдал, тайван амгалан байдал хүмүүсийн халуун далайн сэтгэлийг мэдэрлээ. Баярлалаа. Дархан Сэжүү институтын тухайд 2021 оноос хойш бүгд найрамдах Солонгос улсын соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяан дор Солонгос хэл соёлын хөтөлбөрөөр 5 дахь жилдээ амжилттай эрхлэн ажиллаж байгаамаа. За манай Дархан Сэжүү институт нь Солонгос улсын соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага байгаа. Үйл ажиллагаагаа явуулаад энэ жил одоо 4 дахь жилийн нүрээ үзэж байна. За энэ хугацаанд мэдээж одоо давхарцсан тоогоор
1000 гаруй суралцагч манад одоо суралцад төгссөн байна. Одоо эхнээсээ бол Солонгосын ихтэй сургуулиудад тэтгэлэгтэйгээр яваад одоо эхний суралцагчид энэ жил 4-р курстэй 9 ороод суралцж байна. За энэ улирлын хичээл болохоор одоо 9 сарын 8-наас эхлэн 12 сарын 15 хүртэл нийт одоо 3 сарын хугацаатай Солонгос хэлний үсгнээс эхэлдэг анхан шат болон топик шалгалтанд бэлдэх ангиуд гээд нийт 5 төвшний 8 анги хичээллэхээр одоо бэлдэж байна. За тэгэхээр одоо Солонгос ихтэй сургуульд сурахыг зорж байгаа суралцагчид маань одоо манай Солонгос багштай топик шалгалтанд бэлдэх ангид хичээлийнхаа хажуугаар суралцаад одоо Тус байгууллагын Солонгос хэлний анхан шатны анги болон Солонгост суралцах хүсэлтэй хүмүүсийн заавал өгөх шалгалт топикт бэлдэх Солонгос багштай ангийн бүртгэлээ энэ 7 хоногийг дуустал авч байна. Хичээлийн шинжил 9-р сарын 8-нд эхэлнэ. Та энэ улирлын бүртгэлд хамрагдсанаар хэлний бэлтгэлийн зардал хэмнэх албан ёсны сертификаттай чанартай боловсрол эзэмших боломжтой юм. Солонгос хэл сонирхон суралцагч бүхэнд тус төвийн өв талаа үргэлж нээлттэй байх болно. Үзэгч та бүхэндээ 2025 оны 9-р сарын 5-ны өдрийн баасан гарагийн төвийн өмсөлийн мэдээллийн хөтөлбөрөөр танилцууллаа. Анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Та бүхэн амралтынхаа өдрүүдэд хайртай дотны хүмүүстэйгээ ая тухтай тавтай өнгөрүүлээрэй. Баяр та үзэгчдээ.